Сайн байцгаана уу? Энэ удаагийн хичээлээр Zoom-ыг ашиглаж авах үедээ бид нэр одоо аудио буюу дууныхаа тохируулгыг хэрхэн хийхээ. Тэгээ өөрийнхөө ярьж байгаа дуу одоо оролцож байгаа хүмүүс сонсогдож байгаа юу? Мөн спикер, микрофон хоёр нь хэрхэн тохируулахыг сурах болно. New meeting гэхээр одоо шууд энэ дээр дарах юм бол та шинэ ингээд уулзалт гэдэг үсэх боломжтой болчихж байна тийм ээ. Zoom-оор одоо уулзалтанд оролцохдоо өөрийнхөө одоо дууг ер нь хэрхэн сонсогдох одоо спикер мөн микрофон маань ажиллаж байгаа юу гэдгийг уулзалтанд орохоос өмнө бол шалгаад тохируулах нь бол чухал. За тэгээ энэ нь болохоор бид нар одоо ингээд уулзалтанд орвол ингээд яг өөрийнхөө ярилцлагыг за миний микрофон сонсогдож байна уу сонсогдохгүй байна уу гэж асуудаг шүү дээ. Тэгж асуухаагаар өөрөө энийг бол анхнаасаа ингээд тохируулчих юм бол амар. За тэгэхээр дууны тохируулга хийхэд бол энэ зүүн доод болонднаараа энэ микрофоны зураг байгаа тийм ээ. Би одоо мөрд хийцэн байна тийм ээ. Миний микрофон болвол энэ. Миний дуу цаад оролцож байгаа хүмүүс сонсохдохгүй гэсэн. За тэгэхээр дууны тохируулгыг хийхин тулд энэ микрофоны зардал дээш харсан нэг жижигхэн сум байгаа. Энэ дээр дарна. За ингэхээр ийм зэс гарч ирж байгаа. За эндээс хоёр зүйлийн тохируулгыг бид нэр шалгах нь байна тийм. Нэгдүгээрт нь бол микрофон маань хэвээ ажиллаж байна уу гэдгийг. Хоёрд нь спикер маань хэвээ ажиллаж байна уу. Спикер гэдэг бол цаад хүмүүсийн яриаг танд сонсгоход хэрэгтэй. Микрофон бол та өөрийнхөө дуулаг цаад хүмүүстэй сонсгоход хэрэгтэй гэсэн. За одоо бол миний микрофон болохоор яг миний ноутбук буюу одоо нэг компьютерийн одоо микрофоны гэсэн сонголтыг сонгоцсон байна. Микрофон гэдэгсэн болохоор та магадгүй одоо зөөврийн өөр микрофонууд энэ компьютертэй залгацсан. Эсвэл утсаа одоо ингээд веб камера олдгоод ашиглаж байгаа тохиол таны утасны микрофон энд чинь ингээд ороод ирнэ. Тэгэхээр энийг ингээс сонгоо тохируулчих нь шүү дээ. За би бол одоо энийг ингээд тохируулчлаа. Ноутбукныхаа микрофоныг ашиглана гэдэг. За доор нь одоо энэ спикер гэдэг юм тийм ээ. Спикер дээр мөн одоо энд та ямар нэгэн нэмэлт спикер чангаар суулцсан бол мөн л энд ингээ гараад ирнэ. Одоо миний энэ тохиолдолд бол би мөн компьютерийнхаа спикерийг буюу ноутбукныхаа спикерийг ашиглахаар энэ тохируулсан байна. За одоо ингэж тохируулга хийж өгснийхаа дараагаар энэ спикер микрофоно бол шалгаж өгөх хэрэгтэй. Шалгасан тийм ээ. За шалгахдаа за одоо спикер болохоор энэ иймэрхүү төвшөнд сонсогдож байна гэж тийм ээ. За спикерсэн. За ингээд спикер микрофон маань болохоор хэвээ ажиллаж байна гэдэг нь бол ингээд шалгачих нь. За одоо ингэснийхаа дараагаар одоо бид нэр энэ аудио settings гэдэг рүү ороод бас тест хийж болно. За миний спикерийн одоо спикерээ шалгах ер нь ямар хуу чанга сонсогдож байна уу? Цаад хүмүүсийн яриа надад ер нь хэр сонсогдох вэ гэдгийг ингээд за иймэрхүү төвшөнд бас сонсогдож байна тийм ээ. Тэгээд энийгээ чангалах уу, солих уу гэдгийг энэ дээрээ тохируулаад өчгөнэ. За микрофон байна. Одоо цаад хүмүүст миний яриа хэр сонсогдох вэ гэдгийг ингэж шалгана. Тийм. За миний яриа хэр сонсогдож байгаа ингэж шалгана. За ингэ яа. Тийм. За бисээ буруу тарчлаа. За одоо шалгая. За миний дууны төвшин байна. Иймэрхүү сонсогдож байна тийм ээ. За ингээд тохируулчих юм байна. Тэгээд энэ шууган антер энэ бол аут гэдэг дээр нь тохируулчих. Тэгээд за тэгээд доош нь гүйлгээд энэ хардаа энэ аягүй чухал гэдгийг ингээд сонгочих юм бол одоо уулзалтанд орох болгоом чинь энэ уулзалтанд орох болгоом чинь таны одоо компьютерийн спикер микрофоныг ашиглана автоматар сонголт хий. Та ямар нэг одоо өмнө нь болохоор энд ингээд иш ороо бидний тохируулга хийдсэн шүү дээ. Одоо жишээлбэл ийм тохируулга хийхгүй шууд л автоматар одоо энэ компьютерийн чинь спикер микрофоныг ашиглана гэсэн үг. За тэгээ энэ нараа гар утасныхаа одоо микрофоноор ашиглаад бол бүтгөө гэдэг юм ээ. Энийг ингэж дөө. За тэгээ энэ нараа press and speak. За одоо бид нар нөгөө unmute болгочтой шүү дээ. Миний ингээл ер нь бол ингээд өөрөө одоо өөрөө ярихгүй бол ерөнхийдөө бол энэ unmute буюу ингээд байлгаж байгаа хэрэгтэй. За тэгээд юу яа? Энийг бол чийлчих. За одоо энэ утгаар ямар үүрэгтэй юм бэ гэхээр за би одоо ингээд ярьж эхлэе.
микрофон ан мөтөлөө зэнгүүт би одоо надаар ингээ микрофон шилжижрээ би ярих болоо их гараас нөгөө space гэж товч идэв штэ. Урт товч тэн дээрээ дараад би ингээ ярьдаг байхгүй юу. Тэгэхээр миний энэ ярьж байгаа яриа миний ан мөтөг буюу одоо миний дуу ингээ нээлттэй. Тэгээ би ингээ ярьж дуусангуудаа энэ space дарахаа болчихно. Тэгэхээр миний энэ автоматар бол энэ мэн микрофон нээгдэж хаагдах юу бол ингэж тохиролдог байна ш. За одоо би микрофоноо нээгүүл space дээр тарлаа. Ингээ ярина. Хаалаа. Энэ айгуу чухал. Энийг таад мань хэрэглээрэй. За тэгээд гараас одоо энэ анмутыг ирнэ. Байнга одоо микрофоноо нээлттэй байлгаа гэх юм бол гараас энэ Alt A гэсэн товчийг дарчихна. За заримдаа бид нар чинь нөгөө санаадгүй байдлаар нөгөө тохируулга хийгээгүй соло хийгээгүй уулзалтанд орохдоо одоо микрофон нээлттэй орно гэсэн тийм тохируулгатай хийж юм бол энийг одоо ингээл уулзалтан горонгууд ард чинь байгаа шууган гэр орны чинь сонсогдоод идэг штэ. Тэгвэл энийг гэс гараас ингээд дарчих нь. За буцаад нэгтэй ингээ хаагаад. За ер нь бол ингэж тавиал ярихдаа нөгөө спейсээ дараал ярьсан илүү амар идэг шүү. За зүүм ашиглаад уулзалтанд оролцох тохиолдол бол нэг аудио дээр нэг иймэрхүү тохируулгуудыг хийчихтэл болно. За өнөөдрийн хичээл ингээд дуслаа.